Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төсөл нь Ховд аймгийн 10 сургууль дээр олон нийтийн оролцоод сургуулиуд эд төслийг хэрэгжүүлсэн бөгөөд үүний нэг нь Чандаман сумын 12 жилийн дунд сургууль юм. Аймгийн төвөөсөө 150 км-ийн алсад орших тус сумын дунд сургууль нь 77 жилийн түүхтэй 64 багш ажилтнтай 500 гаруй сурагчтай хөдөөгийн ууган сургуулиудын нэг. Тус сургууль нь олон нийтийн оролцоод сургуулиуд эд төслийг хэрэгжүүлэн сургуулийн үйл ажиллагаанд олон нийтийг татан оролцуулах үүднээс сургуулийн зөвлөлийг шинжилэн байгуулжээ. Сургуулийн зөвлөл нь боловсролын хуулийн дээр хэрэгжүүлдэг дүрм журмын дагуу ажиллаж байгаагаас гадна тухайн сургуулийн зөвлөлд оролцсон хүмүүс маань өөрсдөө бас үлгэрчилсэн дүрм гаргаж тэрнийхээ дагуу үйл ажиллагаагаа зохион байгуулад ажиллаж байна. Урд нь ажиллаж байсан сургуулийн зөвлөл нь ердөө эцэг эхчүүдийн төлөөллөөс бүрдсэн хийх ажил үүрэг чиглэл нь тодорхойгүй байсан учраас сургуулийн үйл ажиллагаанд олон нийтийн оролцоо төдийлөн сайн байгаагүй байна. Одоо саяын шинэ сургуулийн зөвлөл байгуулагдсанаар бол юу хийх нь тодорхой болсон. Хамгийн гол нь бид нар олон нийтийг энэ хүүхдүүдийнхээ сурч боловсроход оруулах ёстой юм байна шүү гэдгийг бодоод ойлгосон. Тиймээс эцэг их багш сурагчдын хамтын ажиллагааг сайжруулах, сургуулийн үйл ажиллагаанд эцэг их олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, сургуулийн хэмжээнд тулгамдж байгаа асуудлаа хамтдаа шийдэх боломжтой гэж үзсэн учраас сургуулийн зөвлөлийг үр дүнтэй ажилуулах загварыг бий болгохыг зорж хамтдаа нэртэй төсөл хэрэгжүүллээ. Бүгдөө хамтарч сургуулийн зорилтыг хэрэгжүүлэхэд одоо хамтарч ажиллаж байгаа нь чухал юм аа. Ингээд бид төслөө бас хамтдаа гэж нэрлсэн байгаа. Сургуулийн зөвлөлд багш эцэг их сурагчид олон нийтийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн 11 хүнийг нийт эцэг эхийн хуралд оролцогчдын санал асуулгаар сонгожээ. Мөн сумын хүн эмнэлэг соёлын төв сургуулийн эцэг эхийн зөвлөлтөд түншлэн ажиллаж байхаар шийдвэрлсэн бөгөөд эхний ээлжинд сургуулийн зөвлөлийн гишүүдийн ажиллах, зөвлөлийн гишүүдийн сурагчид эцэг их олон нийтийн санал бодлыг сонсож хүлээж авах орчныг бүрдүүлэх үүднээс хичээлийн байрны фестивалд сургуулийн зөвлөл бидэнтэй хамт гэсэн уулзалтын нээлттэй орчныг бүрдүүлжээ. Сурагчид багш нар маань хүртэл чөлөө цагаараа энэ фестивалдээ суугаад энэ орчиндөө бас чөлөө цагаа ном сонин уншиж мэддэг ийм бие биентэйгээ бас чөлөөтэй санал бодлоо илэрхийлдэг тийм нэг орчныг бас бүрдүүлж өгсөн их чухал байгаамаа. Шинээр байгуулагдсан сургуулийн зөвлөлийн хийсэн хамгийн гол ажил бол сургуулийн үйлчилгээг сайжруулах үүднээс төрийн бус олон нийтийн байгууллага багш эцэг эх сурагчдаас сургуулийн зөвлөл таныг сонсож байна гэсэн санал асуулга авсан явдал юм аа. Багш бүртээ хамтарч ажилласаа нийгмийн асуудлыг сайн дэмжиж өгч байгаасаа орчингийн сайн бүрдүүлж өгөөсэй гэсэн хариултуудыг өгснөөр удирдлагууд маань өөр гэсэн ажил дээр анхаарал ажиллаж эхэлж байна. Эцэг эхчүүдээс авсан судалгаан дээр хамгийн их санал авсан болохоор давтлага их өгөх хэрэгтэй байна гэдгийг хэлсэн. Одоо манай багш нар бол давтлагыг өглөө өдөр шөнө өрөөсөө цаг наргүй давтлага өгж байгаа. Энэ багш ингэж хичээл ороосоо ингүүл арай сонирхолтой болно гэдгийг хэлж чаддаггүй байсан бол одоо энэхүү саяхан судалгаанаас үндэслээд хүүхдүүдийг жилэн далангуу багш нартай яг ямар хичээл заагаасаа гэдгийг хэлсэн. Энийхээ ач холбогдол захиралдаа бүгд үр дүнг өгсөн. Тэгээ захирал маань болохоор багш нарыгаа дуудаж болохгүй байгаа зүйлийг болж байгаа зүйлийг нэггүй тайлбарлаж өгсөн. Ийхүү сургуулийн зөвлөл авсан санал асуулгынхаа үр дүнг нэгтгэн сургуулийн захиргаанд танилцуулж цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд нь тусгуулан ажиллаж эхлээд байна. Тухайлбал багш нараа сурагчдын хандлага төлөвшлийг сайжруулах тал дээр анхаарах шаардлагатай гэж үзсэн учраас хичээлийн 1-7 хоногийн 5 өдрийг харилцааны өдөр болгон ажиллаж байна. Нэгд өдрийг мэдлэх өдөр, 2 дахь өдрийг урам хайрлах өдөр, 3 дахь өдрийг уншлахын өдөр гэх мэтчлэн 5 өдрийг өөр гэсэн онцлогтой өдөр болгоод хүүхдийн төлөвшөл хандлагыг нь сайжруулах зорилгоор ажиллаа хийгээд эхлээд явчихна. Мөн сургуулийн зөвлөл нь 11-р ангийн сурагчдын урлагийн тайлан тоглолтыг тус ангийн эцэг эхийн зөвлөлтөд хамтран зохион байгуулж өөрийн сургуулийн сурагчид сумын иргэд төдийгүй зэрэгэлдэх сумдад очиж тоглосон нь сурагчдын авьяас чадварыг хөгжүүлэх, харилцаа хандлагаа сайжруулах тал дээр багш эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамтран ажиллах боломж байгааг харуулсан чухал үр дүн ач холбогдолтой ажил болсныг онцолж байна. Гэрийн хүмүүжлээс одоо энэ сургууль дээр ирж байгаа хүмүүжил бол асар их чухал нөлөөтэй гэдгийг одоо манай эцэг эхчүүд ойлгож энэ төслийн шугамар, энэ төслийн үр дүнгээр, энэ төслийн сургалт сурталчилгааны үр дүнгээр бол манай эцэг эхчүүд энэ үйл ажиллагаанд олон төрлөөр бол татан оролцож байгаад нь бол маш их баяртай байна.
Ийм байдлаар шинжилэн байгуулагдсан сургуулийн зөвлөл үр дүнд хүрэхүйц чухал ажлуудыг санаачлан хийж байна. Түүгээрч зогсохгүй сургуулийн удирдлага, багш нарын сургалтын үйл ажиллагаанд сурагчид, сургуулийн хамт олон эцэг эхчүүдээс авсан санал асуулгын үр дүнд сургуулийн үйл ажиллагааны хөтөлбөр багш нарын жилийн ажлын төлөвлөлтөд тодорхой ажлуудыг тусгуулсан байна. Тухайлбал сургуулийн үйл ажиллагааны төлөвлөлтөд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх ажлыг жилд 1 удаа, мөн сургуулийн зөвлөлөөс нээлттэй өдөрлөгийг зохион байгуулахаар болсон нь олон нийтийн оролцоод сургууль дэд төслийг хэрэгжүүлж сургуулийн зөвлөлөө шинжилэн байгуулсны нэг чухал үр дүн юм а. Мөн сургуулийн сайн засаглалыг бий болгох, сургууль орон нутгийнхаа иргэдийн соёл хөгжлийн төв болон хөгжих эхлэлийг амжилттай тавьж байгаагийн нэгэн илрэл болж байна.